Сайн мэцхан уу ингээд 25 оныхоо материал шууд оръё. Эхний 5 тест. За дараах шинжүүдийг агуулсан организмын харгалзах хүрээг сонгоно гинэ. За биеийн цацраг тэгш хэмтэй харагч эс бүхий тэмдрүүлүүдтэй оруулах болон гарах нэгдсэн нэг амсар бүхий хөндийтэй тэгээд торлсон мэдрэлийн тогтолцоотой гэсэн ийм 4 шинж өгсөн байна. За сонгох хөгжлүүд нь хөндөй биетэн, хүмүүн биетэн, зөөлөн биетэн, хавтгай орхой, дуурах орхой. Тэгэхээр A-с E хүртэл эдгээр амьтад чиний ой тойнд чинь шууд дүрслэгдэж байх юм бол хийхэд нийлэн амархан. Тэгэхээр энэхүү ажлыг хийхэд бол төлөөлөгчтэй аягүй сайн мэдж явах хэрэгтэй. Нэгдүгээрт хоёрдугаар талаараа зэрэг дээр өгөгдснөөс яг тухайн төлөөлөгчд байдаг онцлог шинж нь яг юу юм бэ гэдгийг мэддэг байх шаардлагатай байхгүй. За тэгвэл эндээс багш нь хамгийн онцолж харсан шинж нь болохоор харвагч эстэй гэдгийг шууд харчиж байгаа. Тэгвэл харвагч эс гэхээр манай хөндөй биетэнд байдаг. Тэгээ зөв хариулт угаасаа A болоод өгч байна. За хөндөй биетэн маань мөн цацраг тэгш хэмтэй. За нэг л сүвтэй буюу энэ орой хэсэгт нэг сүв байгаа гэсэн үг. Тэгээд ерөөс орой хэсгэрээ усыг идэж тэжээлээ орууллаа тий буцаагаад гаргалаа гэсэн ийм солилцоо маань явагдаж байдаг. За тэгээд амаа торсон ийм тэмтрүүлүүдтэй байна. Тэгээд торлсон мэдрэлийн системтэй гэсэн ийм өгдлээсаа. За хөвөн биетний жишээгээр спонжийг оруулж өгсөн байна. Зөөлөн биетэн дээр жишээ эмгүү өмсийг оруулж өгсөн байна. Хавтгай орхой дээр хүрийн тууцсан хорхой болон дугуйр хорхойг жишээ 6 दिन багш нь оруулсан байна. Тэгэхээр та бүхэн маань яг асуудад байгаа энэ сэр нуруугуудны хүрээнүүдийн төлөөлөгчдөө юу мэддэг байх хэрэгтэй. За яг энэ асуулт дээр өгч болохоор онлын мэдлэг нь биеийн тэгш хэмтэй холбоотой мэдээлэл байсан. Тэгэхээр биеийн тэгш хэмээс нь хамааруулаад тэгш хэмгүй буюу ингээд ерөөсө тэнцүү хэсэгт хуваагдахгүй гэсэн үг шүү дээ. Эсвэл цацраг тэгш хэмтэй буюу яаж чуваасан гэд тэгш хэмтэй бие нь хуваагдчихдаг. Эсвэл билатерал буюу нөгөө хоёр талын тэгш хэмтэй те нэг л ингээд дундураа хуваагдана. Ингэж ерөнхийдөө бол тэгш хэмээр нь бол ангилж өгдөг. Тэгэхээр бидний хувьд жишээлх юм бол билатерал одоо тэгш хэмтэй ахна шүү дээ. За гидра маань түрүүн хэлсэнчлэн одоо дээрээс нь ахуулаад яаж чувааж болно буюу ийм цацраг тэгш хэмтэй гэдэг нь харагдаж байна. За харагч эс гэдгсэн шүү дээ. Тэнгууд энэ гидраны хувьд амаа торсон ийм тэмтрүүлтэй. Тэнгууд тэмтрүүлүүдийнхээ энэ үзүүр хэсгүүдэд эдгээр үзүүрүүдэд харагч эсүүд байрладаг. За харагч эс нь ерөнхийдөө бол энд байна те. Гэр дотроо ингээд ерөнхийдөө бол хомигдсон ийм хүрш шиг ингээд ирчилдсэн байна шүү дээ. Тэгээ гаднаас янз бүрийн довтлогч дайсан амтлан хурж ирлээ гэж ботход энэ маань ерөнхийдөө бол ирчлээсэн сулраад тэгээд нөгөө довтлогчийг ерөнхийдөө бол ингэж харвана гэсэн. Тэгээ хөдөлгөөний садуулах ч юм уу хордуулах байдлаар өөрийгөө хамгаална гэсэн үг хаана шүү дээ. Тэгэхээр гидраны хувьд нэг ийм онцлогтой. За медуз буюу jellyfish дээр ч гэсэндээ нөгөө ийм харагч эсүүдтэй байдгаа гэд орж ирдэг онцлогтой байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг нөгөө нэг сүвтэй юу, хоёр сүвтэй юу гэдгийг л угаасаа та нар маань ялгах чинь. Гол хэдүүлэнгийн мэдэж авах ёстой зүйл нь энд багшийнх нь оруулсан байгаа мэдрэлийн тогтолцооны төрлүүд орж ирж байгаа. Тэгэхээр торлог мэдрэлийн тогтолцоо гэж яг юу гэлээд байгаа юм бэ гэхээр яг л нэг тийм одоо нэг diffuse нэр систем гэсэн маа. Тэгэхээр diffuse гэдэг чинь өөрөө тархах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биеэр жигэд тархсан гэсэн үг байхгүй юу? Одоо энэ дээр харах юм бол ямар нэгэн төвлөрсөн зангилаа авахгүй биеийн бүх хэсгүүдээр нь жигэд тархсан байгаа гэсэн үг. Тэгвэл энэ тохиолдолд тухайн организм яадаг вэ гэхээр хүрлээ бие ерөнхийдөө л ингээ бүхлээрээ хариу үйлдэл үзүүлдэг. Тэгэхээр энэ төрлийн мэдрэлийн тогтолцоо хамгийн эртний энгийн хэлбэртэй ордог онцлогтой ахны. За тэгээд жишээ гэх юм бол саяны дурсамжлан гидра, за цэцэгнүүр заас гэхээр яг нэг jellyfish-ийг хэлээд байна те. Нөгөө медузыг маань хэлээд байна. Бол хөндөй эвлүүтнүүд маань ийм торлог мэдрэлийн тогтолцоотой гэж явдаг байгаа. За дараагийнх нь болохоор шатлсан мэдрэлийн тогтолцоо буюу ladder-like orthogonal систем гэж орж ирж байна. Тэнгууд нэртэйгээ бүр яг тохирсон байгаа зү те. Энд хараа ийм төвлөрсөн зангилаатай болцсон юм байна тарих толгой хэсэгтэй. За тэнгуудаа ингээд хоёр ийм мэдрэлийн баг нь яваад би хоёр талаар мэдрэлийн баг нь яваад тэр багныг ингээд холбосон ийм мэдрэлүүд буюу ийм шатлсан юм шиг бүтцтэй мэдрэлийн тогтолцоотой байна. Тэгээд жишээ нь мэдээж хавтгай орхой маань орж ирнэ гэсэн үг. Тэгээд сэрэл илүү чиглэлтэй дамждаг толгойн хэсэг нь ерөнхийдөө бол энд ийм төвлөрсөн зангилаатай байгаад байгаа зү тэ. Тэгэхээр энэ хэсэгт ерөнхий гол мэдээллүүд маань хурж ирээд тэгээд боловсрно гэсэн үг. За жишээ нь хавтгай орхой буюу сүүн цаамланаар гэж орж ирэх нь.
За дараагийнхан жишээ нь болохоор зэрэг зангилаат мэдрэлийн тогтолцоо. За зангилаат мэдрэлийн тогтолцоо гэхээр юугаа хэлээд байна гэхээр та бүхэн маань одоо үе хөлтөн шавжин дээр аваад үзэхэд ийм биеийн сегментчилсэн гэж бол мэдчихэж байгаа тий. Толгойн хэсэг. За тэнгуутаа цээж хэсгийн нуглан орж ирж байна тий. Тэгээ хоошоогоо хөвлийн хэсэг маань ерөөхдөө орж ирдэг. Тэгэхээр энэ сегментүүд дээр энэ хараа доотлын хөвлийгээ дагсан хэсэгтэй мэдрэлийн хэсэг маань ерөөхдөө ийм зангилаа сегмент болгон дээрээ зангилаатай ингэж орж ирдэг онцлогтой. Тэгэхээр энэ төрлийн мэдрэлийн тогтолцоог зангилааны буюу ганглионик нерв систем гэж нэрлэдэг байгаа. За тэгээд ямар организмуудад түгээмэл байдаг вэ гэхээр сэр нуруугууд нь тэр дундаа үе хөлтнүүдэд түгээмэл байдаг. Тэгээд ийм сегмент болгон дээрээ зангилаатай буюу бөөгнөрлөдөг болохоор илүү ийм одоо уян хатан хөдөлгөөн хийх боломжтой болсон байдаг онцлогтой. За сүүлийнх нь болохоор зөв төвлөр гуурсан мэдрэлийн тогтолцоо гэж хөрвүүлэгдэх гээд байна уу? Энийг бас та бүхэн маань шалгах хэрэгтэй. Тэгвэл энэний хувьд ямар одоо онцлог гарч ирж байна гэхээр ийм нуглан бүхий нуус тэгээ тэр дотроо ийм хөндөй тэр хөндөй дундуураа одоо нугас нь орсон буюу хамгаалалт нь илүү сайжирсан байна гэсэн үг хань шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн мэдрэлийн тогтолцоо нь заагаас хоёр нутагт өмөлгөгч шувуу болон хөхтөнд байдаг онцлогтой. За тэгээд тарих болон нуус гэсэн төв мэдрэлийн тогтолцоогийн нэг хэсэг. За тэгээд мэдрэлийн судлуудаас тусдсан захны мэдрэлийн тогтолцооноос ерөөхдөө бүрддэг онцлогтой байх нэ. ASE хүртэл амьтдын онцлогийг бас энд хүснэгтлэн оруулсан байгаа. За A дээр болохоор хүн биетэн орж ирсэн тийм. Тэгвэл хүн биетэн гэхээр биеийн ерөөхдөө бол нэг тийм эрхний түвшинд ялгаран хөгжөөгүй усыг ингэж биеийн юм жижиг нөхсүүдтэй нефт ингээ ерөөсө биеэр урсгаж идэг. Тэр хоорондоо идэж уух юм аа ингээд ерөөхдөө жижиг организмуудаар хоолж байгаа шүү дээ. Тэдгээрийг ерөөхдөө шүүж хоолдог ийм төрлийн хүн биетнүүд орж ирж байна. За хөндөй биетэн гэхээр биеийн дотроо хөндөй буюу биеийн дийлэх хэсгийг ус дүүргэж оршдог. Тэгээд цацраг тэг шимтэй нэг сүвтэй сүвэд орсон тэмдрүүлтэй. За хавтгай орхой гэдэг тиймгууд хоёр тип бүтэцтэй. Өөрөөр хэлэх юм бол бие нь хоёр талаасаа хавчигдсан юм бүтэцтэй биеийн хөндөй үүсээгүү гэж ойлгочих. За тэгээд төлөөлөгч нь болохоор сүүн цагаан планаар болон үхрийн дузан орхоо орж ирж байгаа. Зарим нь чөлөөт, зарим нь буюу дийлэх нөгөө паразит байдлаар оршдог гэсэн үг. За тэгээд өөртөө үр тогтох буюу гермафродит үржилтэй гэдэг 7 дугаар ангитай хэдүүлээ үздэг. За дараагийнх нь дураг хорхоо. Дураг хорхооноос хавуулаад 3D бүтэцтэй буюу биеийн хөндөй ерөөхдөө бол үүссэн анхдагч хөндөйтэй. Тэгээ хоёр талын тэг шимтэй гэж явд юм байна шүү манайхаа. За тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг хүйс салсан буюу ийм хүч хорхоо гэж байдаг онцлогтой. За биеийн сегментчлэгдэггүй нэг онцлогтой байх нэ. Зөөлөн биетэн дээр халахлаараа зэрэг 3 хэсэгт ангилж байгаа шүү дээ. Толгой хөлт зөөлөн биетэн, хавтас зөөлөн биетэн, тэгээд хэвл хөлт зөөлөн биетэн. Одоо энэ дээр жишээлх юм бол бум маань орж ирж байна те. Толгой, их бие, хөл гэсэн хэсгүүдээс ерөөхдөө бол тогтдог онцлогтой байх нэ. Манай нэгдүгээр асуултын зөв хариулт биеийн цацраг тэгшимтэй, харавч хэстэй гэдэг дээр тулгуурлаад мөн дээрээс нь торсон мэдрэлийн системтэй гэдгээс авч үзэн гол шууд хөндөй биетэн гэдэг маань тодорхойлж байна. Хоёр дахь асуулт. За ранункулус репенс болон гиприцум репенс гэх хоёр ургамлнууд нь хоёулаа шар өнгийн цэцэгтэй байв. Дараагаас аль нь эдгээр ургамлуудыг зөв тодорхойлсон байна вэ? За энэ хараа бидрийг ингээд эргэлзүүлэх гэж тий хоёулаа шар өнгийн цэцэгтэй ороод ирж байгаа зү. Тэнгуутаа бас юм хойдолд нь байгаа репенс гэдээ оруулаад ирж байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд нэлээд алдах боломжтой болж байна гэсэн үг байхгүй юу? Бидний ажиглаж харах ёстой зүйл юу вэ гэхээр ранункулус болон гиприцум гэх хоёулаа өөр төрөл байгаа. Тэгэхээр өөр төрөл чинь мэдээж хоёулаа нэг зүйл яж чадахгүй. Тэгэхээр хэдүүлээ бишээр авна. За тэд хоёулаа шилмүст заавуучлаарай тий. Цэцэгтэй гэсэн учраас шилмүстэй гэдгийг шууд дарна. Тэд хоёулаа цэцэг дурмал. Заавгаасаа хоёулаа цэцэг дурмал. Тэд хоёулаа нэг төрөл. Нэг төрөл биш тий. Нэг нь ранункулус нөгөөх нь гиприцум байсан. Тэгэхээр ди болгоосаа худлаа. И дээр тэд хоёулаа нэг овогт хамаарна. За энд овгийн талаар мэдээлэл ерөөсөө байхгүй. За ингээд ерөөхдөө бол И бол худлаа олж тарж байна. Эндээс багш нь жишээлх юм бол ранункулус репенс болон гиприцум репенсийн цэцгийн бүтцийг нь оруулсан байгаа. Тэнгууд цэцгийн дэлбэн яг хоёулаа шарч гисэндээ нэг нь ийм лагцсан юм шиг те. Нөгөөх нь болохоор мат
багийн шар. За дэлбэний хэмжээ нэг нь ийм хөөрхөн бөмбөлөг ийм тусал шиг байхад нөгөөх нь болохоор ингээд сунгаад татсан юм шиг урт дэлбэтэй. За навчин болохоор зэрэг бас өөр байгаа даа тий. Энд болохоор навчны ингэж орж ирж байхад энд болохоор зэрэг яах нь ийм өдлөг нийлмэл өдлөг навчтай болж тарж байна. Тэгэхээр хоёр өөр зүйл, хоёр өөр төрөлд багтдаг гэдэг нь нэрнээсээ шууд тодорхойлж байгаа шүү дээ. За хоёрын C байлаа. Тэр манайха асуултаа маш сайн анзаараад тохирох хариултаа сонгоно. Яг ингээ илэнгууд энгийн зөвлөгөө юм шиг боловч хүүхдүүдийн маш ингээд их гаргадаг алдаа нь ерөөсөө л анхааралгүй. За 3. Цоохор ирвэс нь пантера төрөлд хамаарах зүйлүүдийн нэг юм а гинэ. Энэ төрөлд хамаарах амьтад нь муурын овог болон махын идэвчний багт хамаарагддаг. Тэгвэл Pantheropardus-ийн ангилалзын хамгийн том ээжийг өгсөн хариултыг сонгоорой. За энэ дээр хэдүүлээ зүйлээсээ ахуулаад одоо домын хүртлээ юм уу бүгднийг ингээд нэрлээд үзэх юм бол тэр дундаасаа аль нэг чинь хамгийн том зөв нэрлэгдсэн нэгжээ ерөөхдөө A-ийн хүртэл сонгоно гэсэн үг хана шүү дээ. За овог бага бол мэдээд сонгохгүй. Махын идэвчний энд баг байгаа. Тэгэхээр бага хэдүүлээ сонгохгүй. Овог нь болохоор зэрэг муур гэсэн шүү дээ. За зүйл, төрөл, овог, баг, анги, хүрээ, аймаг гэдэг хэдүүлээ ялгаа биччихээ л та. За тэнгууд багийг хэдүүлээ бол угаасаа энд байна, овог энд байна. Тэгэхээр энэ хоёрыг бол сонгохгүй юм байна. Panthera гэхэр чинь төрлийн нэр орж ирж байгаа. Тэгэхээр энэ бол биш. Pardus. За тэнгуудаа хөхтөн орж ирж байна да. За цоохор ирвэс хөхтөн мөн үү гэвэл мөн тий. Хөхтний ангид ордог байх нь. Тэгэхээр Pantheropardus-ийн бидний хариултад өгсөн хамгийн том нэгж бол ялцчгүй C буюу хөхтөн байлаа. За 4-ийг ажилцгаая. Гадаад тулгуур буюу экзоскелетонтой үйд хөлтэй амьтад нь амьтны аймгийн хамгийн баялаг хүрээг үүсгэдэг. Тэдгээрийг тодорхой шинжүүдэд нь үндэслэн 4 ангид хуваадаг байна. За доорх үснэгтээс хавч хэлбэртний ангийн шинжүүдийг зөв тодорхойлсон мөрийг нь сонгоорой гэсэн байна. За хөлний тоо, амьсгалын эрхтэн болон биеийн сегмент орж ирсэн байна. Бүгдээрээ хавч хэлбэртэн гэдээ ороод ирсэн байна тий. За 3-аас хүлтэй гэдэг маань ерөнхийдөө шавжих. 4-аас хүлтэй гэхээрээ юу лээ? Аалцах тийм ээ. 5-аас хүлтэй гэхээр хавчаар орж ирнэ. За тэгэхээр ямар ч үл хэлсэн 5-аас хүлтэй гэдэг дээрээ чиглэгдсэн байх хэрэгтэй байна. За энэ нөхрийг зөв байх боломжтой авчи. За дараагийнх нь заламгаар амьсгалах уу эсвэл трахеагаар амьсгалах уу гэсэн хоёр сонголт гарч ирж байна. Тэгэхээр хавч гэдэг маань усны амьтан те. Энэ бол далд хэлбэрийн заламгаатай. Тэгэхээр зөв хариулт нь заламгаагаар гэдэг дээрээ чиглэгдсэн байх ёстой. Энд дээр хавч гэдгийнхээ үсэг. За энд. За дараагийнх нь биеийн сегмент орж ирж байна те. Толгой, цээж, хөвлий гэсэн толгой цээж нийлээд нэг үе. Тэгээ хөвлий нөгөөх нь талаараа өөрөөр хэлбэл хоёр хэсгээс тогтно гэсэн үг. Толгой тусдаа, цээж тусдаа, хөвлий тусдаа. Тэгэхээр энэ бие нь 3 хэсэгтэй гэсэн үг. За хоёр хэсэгдээ дээр хавч орж ирдэг. Бас дээрээс нь аалз маань орж ирдэг. Толгой цээж хөвлий дээр шавж маань орж ирдэг те. Тэгэхээр зөв хариулт энэ дээр толгой цээжтэй энэ ерөөхдөө зөв байх боломжтой. За бүгдээрээ огтлцсон хэсгийг авч үзэх юм бол яалтчгүй би өгдөл зөв болж тарж байна. За энэ талаараа зэрэг үе төлтний ерөөхдөө ангийн төлөөлөгчдийг бол оруулж өгсөн байна. За аалз хэлбэртэн гяад үзэнгууд 4 хос хөлтэй 1 2 3 4 бие нь толгой цээжнээс нэг үе болон хөвлий гэсэн хэсгээс тогтдог ийм онцлогтой ахны. За дараагийнх нь талаараа зэрэг манай хавч хэлбэртэн орж ирж байна те. Хавч хэлбэртэн гэдэг тиймгууд толгой цээжнээс нэг үе тэгээ хөвлий хэсэг. За энэ дүндөг булагч харагдаж байгаа шүү байна. Тэгээд цээжийн хэсгээсээ 5 хос хөл маань гарч ирсэн байдаг онцлогтой байхны. За дараагийнх нь толгойн хэсэг. За цээжний хэсэг. Тэгээд хөвлийн хэсэг гэж орж ирж байна. Тэгээ хөлнүүд нь ерөнхийдөө л энэ цээжний хэсгээс гарч ирдэг онцлогтой. Далавч бас цээжний сегментээс гарч ирнэ. За тэгээд хөвлийн хэсэг дээр болохоор
нөгөө нэг дотор эд эрэхтэн гидс мэдс энэ дээр юм байна гэсэн үг. Тэгээ үржлийн эрэхтэн байгаа гэсэн үг. За ийм онцлогтой. За 5. Гурван өөр англи хэлзийн бүлэгт хамаарах урамлуудын шинжүүдийг Венийн диаграмаар харуулсан. RST гэсэн өгөгдлийг тус бүр дээр юу гэдгийг хэлүүлээ бичгэн шүү дээ. За R нь болохоор споранг дотор спор үүсдэг юм байна. S нь болохоор үрт нахиан өрөвчээр хүрээлэгдэг юм байна. Nice. За T хуурай эсвэл шүүслэг жимстэй. Гайхалтай. За тэгвэл энэ дээр хэдүүлээ швед. Хуурай эсвэл шүүслэг жимстэй гэхээр цэцэг дурамлаа бодно. Тэгэхээр манай далд үртэнгүүд орж ирнэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор үрт нахиан өрөвчээр хүрээлэгдээгүй буюу энд шууд нүцгэн үртэн буюу шилмүстний барна гэсэн үг. За споранг дотор спор үүснэ гэхээр нөгөө спортон төтөдөө бодох юм шүү дээ. За жимс байхгүй угаасаа энэ хоёр жимс бол ахгүй. Энэ хоёр буюу ST2 хоёулаа үрээр үржнэ. За ойлгомжтой. Одоо тэгвэл хэдүүлээ ST-гийн шууд ингээд зөв харгалзуулчихъя. T маань далд үртэн байсан. За S маань нүцгэн үртэн байсан. Энд орж ирж байна те. Тэгээд R маань ой мэлбэртэн байжээ. Инхээр манай зөв хариулт C болж тарж байна. За энэ дээр споранг дотор спор үүснэ гэж байна те. Споранг гэдэг нь болохоор жишээлх юм бол аймаг дээр навчны доод гадаргууд байгаа энэ бөмбөлөг бор юмнууд бол споранг байгаа да. Тэгээ спор гэдэг нь өөрөө өрмөц бүрхүүлтэй гадаад орчин маань чийгшил болон температур бүх зүйл нь юм доктортой сайхан болсон үед споранг маань задраад спор маань ерөнхийдөө гадагшаага асгараад эндээсээ цаашаага гаметд бие үсээд гаметд биесээ цаашаага гамет хөгжөөд ингээд үр тогтолт явагдаад үр хөврөл үсээд урмал маань үсээд явна гэсэн үг хаана. За нүцгэн үртэн энд ямар нэгэн одоо цэцэг байхгүй. Тийм болохоор шууд шилмүс модоо бодно. За хуурай эсвэл шүүслэг жимс урандаа тэр үгээс ойлгомжтой байна. Далд үртний шууд бодноо. За ингээд 5-ын зөв хариулт C болж татлаа. За энэ хүртэл анхааралтай сонссонд баярлалаа. Үүнээс цаашаа хэдэн оны хэдвэр тестийг ажиллаулмаар байна. Коммент хэсэгт заавал сэтгэл үйлдэгээрэй. Сугаад байгаарай. Bye.